Hi everyone. Тоглолтондоо явах гал ээж энэ тэгээд хувцаад дээгүүрээ юм өмсгүй явах гэж бодоод ээж чинь. Гэртээ сая өдөржингөө байла тэгээ яагаад хэлэх гадаа амир бороо ороодсон өдөржингөө тэгээд өдөржингөө гэртээ сайхан байлаа. This is my ачаахтай бодол дээр ирсэн. Амир солоосонтой бодол. Oh my god. Merhaba. Bersu. Algo pasa, ¿eh? Би нөө баклава идэх бодлоо. Өглөөс нэг таад. Бисий. Mira, no cogí espagueti. ¿Y cómo digo, pues? Esto también tiene picante. Ay, cabrón. Mozzarella. ¿Probó? El rechazo que le he hecho, que yo lo vuelvo y me da todo. Ya están diciendo, yo, que ahí lo tengo. Thank you. Одоо бид 45-аас саунд чигээ хийчээ тэгээд 9 цаг гэдэг хэлнэ. Тэгээд 11 гээд дуусна. Дахиад ямаа гараач. Аригато. Гадаа ийм сайхан байна. Өнөөдөр ийм сайхан өдөр бол би зүгээр эмзэг дэлбэ шиг сайхан эмзэг дэлбэ шиг тийм байна. Ер нь бол яагаад гэж би одоо өглөө босоод ингээл өгнө ингээл амар чүчтэй ингээл юм аа хийдэг байсан чинь өнөөдөр бол би битүү өчтрийн фейлдэлтэй бодоод ингээд стресстэй тэгээ жоохон мөчл ёо гэж бас чирээд байгаа байхгүй би бүр ингээд стресстэй дээ. Яасан гэж өчгтөр би бүр яасан гэж ингээл өчтөр шинэ дуучин дээр дуулж байгаа байхгүй юу. Тэгээ шинэ дуучин маань англи ахгүй. Тэгээ бас артлт нөгөө трампет тоглолтыг залуу маань бас өөр англигүй заяа. За тэр бүр дараач асуудал заяа. За яах вэ гэд ингээл бүгдээр ингээл хөтөлбөр би бол өөрөө бүгдийг гаргачихсан байгаа штэ. Тэгээд хөтөлбөрөө гаргачихсан. Тэгээд бүх юм тодорхой ингээл за түрүү жил мэл би бүр ингээд битүү алж исэн буудалтай очиж тоглолт дээр очиж тоглолт руу очиж байгаа байхгүй юу гэсэн чинь тэдний шинэ анимашн одоо анимашн гэдэг нь болохоор ингээд хүмүүс ингээд итгэвчүүлээд тэгээд одоо ирсэн жуулчдтайгаа ингээд амир яриа мэрэ ингээд хийгээл хүмүүсээ итгэвчүүлэх үүрэгтэй тийм хүн байдаг байхгүй юу. Тэгэл дунд нь ингээд туслаад хүмүүстэй юм яриад ингээд айгуу тийм тухтай байлгах буудалд амарч байгаа хүмүүсээ дуртай байлгадаг тийм хүмүүс байдаг байхгүй юу. Одоо буудалд оцсон чинь миний өмнө түрүү жилчингээ оцсон буудалд ингээд шив шинэ хүмүүс байна. Нэг шинэ дарга болтой нэг эмхтэн. Тэгээ бас нэг анимашн байна. Тэгээд сайн мэн үг амар яагаад би бүр ингээд дэлжхан мөд дээр очсон. Тэгээд
амар далжганаал хуцамцаа хүмүүс чинь зураг мураа даруулж марлал ингээл далжганаад. Тэгээ би танаас нэг дуу үзүүлээ юу. Энэ дуу бол турк даяар амар алдартай. Миний дуулдаг турк дуу байхгүй юу? Хадисэ гэдэг одоо манай ханаар бол заяа. Арина гэдэг нэртэй дуучин мэдтэй амар мундаг дуучин. Ер нь бол тэр дуучин байхгүй юу? Тэгээ Eurovision дээр яг энэ дуучны гарсан энэ дуу ингээд энийг бол нэг урт явуулж болохгүй. Хальт явуулж. Яг ийм маяар эхлээд тэгэнгүүтээ яг ийм дуу байдаг байхгүй юу? Би энэ дуу бүр хизээч алддаггүй заяа. Хизээч. Энэ дуу миний бүр хамгийн easy дуу байхгүй бүр амар амархан дуу. Тэнгүүтээ би энэ дууга бүр бүжил мөжилөд алж дуулдаг байхгүй юу? Тэгсэн чинь өчтөр би энэ дууга заяа хамгийн шиндэн ингээ гарахаар болоод ингээ хийчингүүтээ би л энэ дуугаараа эхлүүлж байгаа байхгүй юу? Гэсэн яасан гэж би бүр яа ингэ намайг энэ дуу ингээд эхлэнгүүд нөгөө нэг хүмүүс ингээд тэр дуугаа мэдээд тэр нэг хоёр нөгөө нэг менежер анимашн тэгээд тэр менежер хоёр ингээд оо гэл би ингээд амар эргэл бүжиглээл ингээд яг ингээд дуулах гэсэн чинь манай хоёр хажуунаас оо гэд тэнгууд нь би тэр хоёрыг тийм реакшн гаргахаар хүмүүс гэж би бодоогүй тэгээд тэр хоёроос чочоод тэгээд шокроод өгний дууныхаа үг аяа мартвал яах вэ? Тэг би зохиож дуулсан гэдэг. Би хизээч юм алдаа гаргаж байгаагүй зөө. Бүр ялангуяа энэ дуун дээр. Яг энэ дуунд бүр үнэхээр амархан дуу байхгүй. Үнэхээр амархан. Дүвтэгтэй гэндэг л зөө. Oh my би бүр одоо тэрнээс болоод штий. Тэрнээс болоод би өчтөржөнгөө бүр унтаххээр унтч чадахгүй. Өчтөржөнгөө бүр бодоод бүр шаналцсан. Тэгэл жам байж бол яа гэ би бүр яагаад хичүүгээ. Тэг яаж яагаад хамгийн аимшигтэй хүчтөр ингээд тэр буудалд тийм их одоо аймагч болчиход бэлдэггүй бодлохгүй ялангуяа өвөл гэсэн амар хөл бөмбөгчд байгаад харна. За яг түрүү жилийн шиг баахан солонгос юунууд мөнүүд нь хурж ирээл ингээд бүжиж мүжиглэл амар алах юм баг гэсэн чинь яагаад ч юм тэд нар яг бидний тоглолтын цагийн хуваараар тэд нар хуралтай хурлын өрөөлөө яваад орсон. Тэгээд биднэрт бүр ингээ 3 хүн жолч юм байсан гэдэг одоо биднийг үзсэн тоглолтыг үзсэн хүмүүс. Тэг 3 хүн хөөр хитээр бэсэр агаад дуусан тослоо. Бэсэн заяа. Яа. Тэг азар гэх юм уу? Азар гэх юм уу тэнгүүтээ тэгэл бахан нэг Латин Америкийн дуунууд ингээ явж байгаад яг хурлан жоохон намжих гад ирэнгүүт нь хүмүүс гарч ирнэ гэж бодоод би Gangnam Style явахгүй юу? Gangnam Style би дуулдаг байхгүй юу? Тэгээд дуулаад гэсэн чинь ашгүй нэг хүн гарч иж миний бичлэг хийгээд тэгээ би өөр ингээд яа за. Яа. Төрөний тэр амар фейлдэлтэй зүгээр Gangnam Style-аар дарчлаа гэж бодсон байхгүй юу? Амай. Яа гэхдээ та нар нэг фейлд хэрэг хит хоног боддог үү? Би бол өстэй амар ингээд өөрийгөө шаналгаад ингээд яа чи тэгчлээ штэ гэд ингээ бүр ингээ өөргөө ингээ юу хаагаад идэг байхгүй юу амар хэцүү ингээ шит гэдэг. Тэг би одоо бүр ингээ бүр үнэхээр хэцүү байна. Яг үндэ дотор ингээ бодогдоод болохгүй. Тэгээд би найз руугаа ингээ чат бичиж найз руугаа бичиж хэлмээрээд тэгээд надад та хэд маань найзууд учраас нэг тийм олон найз ахгүй. Тэгээд та хэдийгээ би хайдаа яг энийг ингээ хуваалцмаар санагдсан. Тэгээд яа надад хүч өгөөч guys ч тэ хүн муугаа фейлдэж болно сте фейлдэж болно. Гэтэ би ингээ мартаад шууд шал өөр юм хийх хэрэгтэй байгаа даа байхгүй. Тэгсэн чи би бүр ингээ битүү бодоод би сая бүсмүсээ янзлаад ингээ дүүр ам бодож модохта битүү бодоол шал өөр юм үзээд ингээ сууж авах ууг нь түшгийн шинэ нөгөө нэг 2025 нөгөө нэг Samsung Galaxy 25-ыг гарч байгаа тэр одоо тэр бичлэгийг үзээд ингээ сууж авах. Тэгмээд хоо гэж ингээ харж хийсэн мөртлөө тэрийг ингээ харж исэн мөртлөө
Өөрийнхөө фейлдэлтэй бодоод ингээ өөр ингээ шийдгээд ингээ сууж байгаа байхгүй юу? Амаа. Та надад хүч өгөөч. Яа, тий одоо би нэрээ хүнсэндээ явах цагаа хүлээж ийн тэгээд бидэрт ингээд хүнсэнд 7 хоног болгоно ингээд мөнгө өгөөд та хүнсээ аваарай гэд мөнгө өгдөг байхгүй. Тэгээд бид нар маркет дээр очичоод тэгээд хүнсээ авдгийг цуглуулж авдаг. Тэгэхээр тэр цагаа хүлээж ийн. Тэгээд тэр цаг нь болонгууд би нэг арай нэг өөр нэг ингээд ядайлаа нэг чихэр бичээ хараад гайг болчихлоо гэж би бас бодчих. Найдлага төрж чинь. За юм. Тэгээд гайг болоосаа гэж хүсэж байна. Би өнөөдөр өөр зөндөө юм хийх ёстой шүү дээ. За тийм бэ. Хүн фейлдэж болж тий. Тий. Дараа нь давтахгүй хатал болно зү. Тий, тийм зү. Дараа нь энэ асуудлаа дараа нь энийгээ давтахгүй хатал болно зү. Таад надад хүч өөр. Таад надад битгий стресс дээрээ гээд эсвэл та жоохон ямар их стресстэй мэгдэг ч юм уу тий. Эсвэл надад гоё энэс гарах арга ч юм уу хэлж өгөөч. Гооч. Би үнэхээр өөрийгөө шийтгэхэд юм тийм. За тийм ээ. Одоо би энэ одоо YouTube-ийн бичлэгийг оруулчингуудаа тэгээд ардаас нь шүү TikTok-ийн бичлэгнүүдийг оруулж эхлэн тэгээд орой би practice room руу ороод дууга бэлтэн тэгээд дууга бэлтэх үйл явц мууц ч юм уу тий юмудаа бүгднийг ингээд та бүхэнд дараачийн бичлэгнүүдээсээ влогуудаараа оруулаад та бүхэнд харуулцгаанаа тэгээд миний влогтой бас хамтаагаад баярлалаа. Тэгээд баярлалаа. Өнөөдөр бас дахиад YouTube-ийн дараачийн бас өөр өнгийн гоё амттай амны бичлэгээ хийн. Тэгээд та бүхэн хүлээж аваарай. Тэгээд баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.